Өнөөдрийнхөө энэ бичлэг дээр би амжилтын 5 үеийн тухай ярих хүсэлтэй байна. Тэгэхээр энэ амжилтын 5 үеийн эхний үед юу оруулж байна вэ гэвэл ямар нэгэн юмыг хийх шийдвэрээ гаргасан тохиолдолд эхлүүлэх эхний үе байгаа. Их олон хүмүүс эхлүүлж чаддаг. Тэгэхээр энэ эхлүүлэх үе амархан үе байгаа. Хоёр дахь үе нь юу вэ гэвэл эхлүүлсний дараагаар гарч ирэх эхний бэрхшээл бэрхшээл байгаа. Үүнийг би хэцүү үе гэж нэрлэж байна. Тэгэхээр энэ хэцүү үеийг бас их олон хүмүүс давж чаддаг. Яагаад гэвэл хүн бүхэн өөртөө за би энэ бэрхшээлээ даван туулах чаднаа гэдгийг өөртөө сануулад түүнийгээ даван туулж чаддаг хэцүү үе байгаа. Ингээ 3 дахь үе юу вэ гэвэл хэцүүгийн дараа гарч ирдэг хэцүү үе байгаа. Тэгэхээр энэ хэцүүгийн дараах хэцүү үеийг тэр болгон хүмүүс туулж чаддаггүй. Энэ үед хүмүүс бууж өгдөг. Энэ үед хүмүүс чадахгүй юм байна, бүтэхгүй юм байна, болохгүй юм байна гэд бууж өгдөг, орхидог, зогсдог үе байгаа. Тэгэхээр энэ хэцүүхийн дараах хэцүү үеийг даван туулж чадсан хүмүүс 4 дахь үе байгаа. Үр шимээ үзэж эхэлдэг. Үр шимээ үзэж эхлээ түүнээсээ урам авдаг. Урам авсан учраас цаашаа өргөжлүүлдэг үе байгаа. Тэгэхээр энэ үед очдог хүмүүс маш цөөхөн байгаа. Нэгсэндээ 100-ийн 80% нь хэцүүгийн дараах хэцүү үе дээр бууж өгч байхад 100-ийн зөвхөн 20% нь энэ хэцүүгийн дараах хэцүү үеэ даваад үр шимээ үзэж эхэлдэг байгаа. Ингэж үр шимээ үзэж эхэлсэн хүмүүс 5 дахь үе буюу амжилтанд хүрэх үе рүүгээ ордог гэж болно. Тодорхой хэмжээний амжилт гаргадаг хийж байгаа юмн дээр. Мөн цаашид бүр илүү том амжилт гаргах үүд хаалгаа нээдэг байгаа. Тийм учраас энэ хэцүүгийн дараах 3 дахь үе, хэцүүгийн дараах хэцүү үеийг яаж хийж байгаа даван туулах нь маш чухал байдаг. Хэцүүгийн дараах хэцүү үе гарч ирэх энэ л мөчид өөртөө сануулгах хэрэгтэй. Би энэ хэцүүгийн дараах хэцүү үеийг давснаар тодорхой хэмжээний үр шимээ үзнэ гэдгээ өөртөө сануулгах хэрэгтэй. Энэ л үеийг би давах хэрэгтэй гэдгээ өөртөө бүр сануулж байгаад яаж хийж байгаад нойргож хамаагүй, хоолгож хамаагүй түүнийгээ даван туулах хэрэгтэй гэсэн үг л дээ. Тэгээд үнийгээ даван туулсан тохиолдолд та амжилт руу бүрж алхах тэр сайхан үүд хаалгыг нээж өгч байгаа, өөртөө нээж өгч байгаа гэдгийг өөртөө сануулж байгаад энэ хэцүүгийн дараах хэцүү үе даван туулаараа гэдгийг би өнөөдрийнхөө энэ бичлэг дээр сануулгах хүсэлтэй байна. Хүс хийхүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.